Бүгдд нь эзний өдрийн мэндийг хүргье. Хажуудаа байгаа хүндэд айлгүй эзний чуулган таныг харж байгаадаа баяртай байна гэв. Бидний хамтдаа хуучин гэрээний 2 дугаар шаштрын номыг гаргацгаая. 2 дугаар бүлгийг гаргацгаая. 2 дугаар шаштрын номын 2 дугаар бүлэг. 20 дугаар бүлэг. 508 дугаар хуудсанд байна. 508 дугаар хуудсанд байна. Өнөөдөр хамтдаа 2 дугаар шаштрын номын 20 дугаар бүлгийн 5-аас 30 дугаар хэсэг хүртэл хамтдаа суралцъя. Хоёрдугаар шаштрын 25-аас 30. За нийлээ урт хэсэг байна. Тэгээ хамтдаа маш анхааралтай уншаад энэ гоё түүх өөрөж байгаа учраас ойлгоход их амархан байх байхаа. Тэгээд анхааралтай уншвал илүүсээ ойлгож чадах байх. Тэгээд хамтдаа уншицгаая. За би эндээс эсний үе чангаар дуудъя. Тэгээд Йехошафат Юда болон Иерусалимийн чуулганы дунд эзний өргөөнд шинэ хашааны өмнө зогсоод залбирэн бидний эцэг өвгдийн бурхан эзэн тэнгэр дэх бурхан босоо. Та үндэстнүүдийн бүх хаанчлалыг захирагч биш гэж юу? Хүч чадал тань моторт байдаг тул таны эсрэг зогсож хинч үл чаднаа. Бидний бурхан та энэ нутгийнхныг өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж тэдний газар нутгийг анд найз Авраамынхаа үр удамд мөнхөд өгөөгөө өчөө. Тэд энд амьдарч таны нэр зориулан танд энд ариун газрыг барьж хэлэхдээ бидний дээр илт шийтгэл тахал өсөглөн зэрэг гамшигт муу юмс буух аваас бид энэ өргөөний урд таны өмнө зогсоод учир нь таны нэр энэ өргөөнд байгаа. Зогсоод зовлон шандал дундаасаа тань руу хашгирах аваас та сонсож биднийг аврах болно гэсэн билээ. Одоо харахтун Израильчуудыг Египтийн газраас гаргах үед та Амон, Моб болон Сири уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй. Харин Израильчууд тэднийг устгалгүй тэднээс тойрсон билээ. Бидэнд өв болгон таны өгсөн эзэмшлээс таны бидний хөөн зайлуулах гэж ирж байгаагаараа тэд бидэнд хэрхэн хариулж байгааг та хараач. Өө бидний бурхан та тэднийг шийтгэхгүй юм гэж юу? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сулд ороо билээ. Бид хэрхээ мэдэхгүй ч бидний хараа таньдаар байна гэжээ. Бүх Юда өөрсдийн нялх хөрс эхнэр хөвгүүдийн хамт эзний өмнө зогсож байваа. Тэгтэл чуулганы дунд эзний сүнс Асафын хөвгүүдээс гаралтай Леви хүн Матанягийн 40, Ейлийн 30, Биниягийн Ацхаригийн хүү Эхазел дээр бун иржээ. Тэрээр бүх Юда Иерусалимийн орсон суугчид болон Йехошафат хаантаа сонсоцгоо. Эзэн та нарт айлдахдаа энэ асар их зэргээс болж бүү шантар учир нь энэ тулаан та нарих биш харин бурхных юм аа. Маргааш тэдний өвдөөс явахтун харахтун тэд зизийн өксүр замаар гарч ирэх бөгөөд та нар тэднийг Ирүэлийн цүлийн өмнөр хөндийн адгаас олох болно. Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Юда болон Иерусалим өөрсдийгөө жигсаан зогсоож та нарт зориулсан эзний авралыг харахтун гэв. Бүү шандрахтун маргааш тэдний өвдөөс хөдөл эзэн та нартай хамт байна гэлээ. Тэгэхэд Йехошафат нүрээрээ газар доош бүхий. Бүх Юда хүн болон Иерусалимийн орсон суугчид эзэнд мөрөхөөр эзний өмнө онов. Хохотчуудын болон Корочуудын хөвгүүдээс гаралтай Левичүүд маш чанга дуу хоолойгоор Израилийн бурхан эзнийг магтахаар зогслоо. Тэд өглөө эртлэн босоод Текиогийн цөл рүү хөдлөв. Тэднийг хөдлөхөд Йехошафат босож Юда болон Иерусалимийн оршин суугчтай намайг сонсоцгоо. Итгэл найдвараар бурхан эзэндээ өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа түүний иш үзүүлэгчдэд өг. Тэгвэл амжилт олно гэв. Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд эзэнд дуулж ариун хувцас өмссөн түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж эзний хайр инрэл үрд мөнхөд тул түүнд талархал өргөе гэж дуулж байлаа. Тэднийг уухай айлж магтаж эхэлмэгц Юдагийн эсрэг ирсэн Амон, Моб болон Сир уулын хөвгүүдийн эсрэг эзэн отолд тавьсанд тэд цохигдов. Амон, Мобын хөвгүүд Сир уулынхны эсрэг босож тэдний хөөс тэнтрв. Тэд Сирихнийг олзолж
авсны дараа Серихнийг олзолж авсны дараа тэд нэг нэгнээ алж устгахад тусалжээ. Юдачууд цүлийн харуулын замхаг руу ирээд мөнөх асар их цэргийг хартал тэд газраар дүүрэн хүүр болон хэвтэж нэгэн ч харин гараагүй байв. Яхошафат хүмүүстэйгээ олзоо авахар ирэхдээ эд зүйл ховцос сүнэт зүйлс зэрэг дааж чадгаагүй юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд 3 хоногийн турш олзоо цуглуулсан авчрав. Тэгээд 4 дахь өдөр нь тэд Берекягийн хүндэд цугласан бөгөөд тэд эзнийг юруусан билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийн хүртэл Берекягийн хүндий гэж нэрлсэн билээ. Юда болон Иерусалимийн бүх хүн Яхошафатаар тэргүүлүүлэн Иерусалим руу баяр хөөртэйгээр буцжээ. Учир нь эзэнд эдний дайсныхын ялагдалт баярлуулсан юм а. Тэд Иерусалимд эзний өргөөнд босоо ятаг бүрэн дуутай ирцгээв. Израилийн дайснуудын эсрэг эзэн өөрөө дайцныг нь тэд сонсоод дэлхийн бүх хаанчлал дээр Бурханаас эмээхүү нөмрөн байваа. Ийхүү Яхошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талаар түүнд амар жимрийг өгсөн юм аа. Амен. За чи өдөө Библийн ишлэгийг хүртэл уншиж чадахгүй юу болж байна. За. Тэр нэлээд урт хэсгийг уншлаа. Тэгэхээр энд нэг 3 үндэст нь нийлээд Израильчуудын эсрэг боссон түүх байна. Тэгээд тэр 3 үндэст нь нийлэхээр Израильчуудын хувьд бол дааж давшгүй тэгээ хизээч ялан дийлж чадахгүй юм шиг тийм сүр хүчрэхэг олон зэрэг айрамтай асар хүчтэй айрамтай нүүр тулсан байна. Тэгэд ингэх үед нь харин Израилийн хаан тухайн үед хаанчилж ирсэн Яхошафат гэдэг хаан эзний өмнө ирээд залбираад тэгээд эзний зааварчилгааны дагуу тэд хийгээд тэгээд дайнд ялалтыг байгуулад асар их ол зомгийг те юу дайнд ялагдах байсан тэд устгагдах байсан тэд харин ч дайндаа ялаад дүүгээс зогсохгүй эзнээс ерөөл болгож асар их ол зомгийг те цуглуулсан аваад баяр хөөртэйгээр Иерусалим руугаа буцан ирсэн түүхийг бид нар хамтдаа нэлээд урт хэсгийг уншлаа. Тэр бидний амьдрал нэг яг иймэрхүү янз бүрийн гарцгүй юм шиг болсон үе заримдаа бид нарт тэгдэг хүслэгдсэн юм шиг ямар ч гарцгүй болсон юм шиг өөрийн хүчээр дийлэх ямар ч боломжгүй юм шиг эсвэл энэ асуудлаасаа энэ даваагаа яаж давхаа мэдэхгүй яаж ч бодож дийлж чадахгүй юм шиг иймэрхүү хүнд нөхцөл байдал бидний амьдралд ирдэг тийм. Энэ нь бидний амьдралд бидний эсвэл эргэн тойронд тийм өвчин зовлонгоор ирж болдог эсвэл санхүүгийн олон төрлийн тийм асуудлуудаар, дарамтуудаар, сорилтуудаар ирж болдог. Гэр бүлийн те ямар нэгэн байдлаар гэр бүлд хямралаар ирж болдог. Тэр нь ямар ч хямрал байж болно. Эсвэл те ямар нэгэн байдлаар одоо сургууль соёлтой холбоотой, ажил мэргэжилтэй холбоотой, албан тушаал ахих, ажлаас халагдах ч гэдэм үү. Эсвэл цалин нэмэгдэх. Юу гэдэг юм те хин нэгэнтэй харилцаа тасрах, хин нэгэнтэй харилцаагаа босгон байгуулж чадахгүй байх ч гэдэм үү. Тэгэд энэ үедээ бид асуудалд хэрхэн яаж ханддаг вэ? Тэр энэ өөрөө юу вэ гэхээр та зүгээр те окей ингэ шийдчихье гэхээс давсан асуудлын тухай би ярьж байгаа гэсэн. Заримдаа бид нэр те ингэ шийдчихье гэж шийдэж чадахгүй тийм асуудлын өмнө бид нэр ирдэг. Тэр энэ иймэрхүү асуудлын өмнө энээс ч том асуудлын өмнө Яхошафат гэдэг хаан болон Израильчууд ирсэн баг. Өдрийн хамтдаа 5-аас 13 дугаар ишлэлийг хэсэг хэсгээр нь хамтдаа ахиж нэг уншаад тэгээд дахиж нэг ойлгоод явъя. 5-аас 13 дугаар ишлэлийг хамтдаа дахиад нэг уншаадах. Тэгээд Яхошафат хаан Юда болон Иерусалимийн чуулган донд эзний өргөөнд шинэ хашааны өмнө зогсоод залбирэн бидний эцэг өвгдийн бурхан эзэн та тэнгэр дэх бурхан босоо үндэснүүдийн бүх хаанчлалыг захирагч биш гэж юу? Хүч чадал таны моторт байдаг тул таны эсрэг зогсож хэн ч үл чадна. Бидний бурхан та энэ нутгийнхныг өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж тэдний газар нутгийг нь анд найз Авраамынхаа үр удамд мөнхөд өгөөгүй гэж юу? Тэд энд амьдарч таны нэр зориулан танд энд ариун газрыг барьж хэлэхдээ бидэн дээр илт шийтгэл тахал үсгэлэн зэрэг гамшигт муу юмс буух хаваас
бид эзний өргөөний урд таны өмнө зогсоод зовлон шаналл дундаасаа тань руу хашгирах хаваас та сонсож биднийг аврах болно гэсэн билээ. Одоо харагтун Израильчууд Египтийн газраас гарах үед та Амон, Моб болон Сирийн уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй. Харин Израильчууд тэднийг устгалгүй тэднээс тойрсон билээ. Бидэнд өв болгон таны өгсөн эзэмшлээс танд бидний хөөн зайлсхуулах гэж ирж байгаагаараа тэд бидэнд хэрхэн хариулж байгааг та хараач. Өө бидний бурхан, та тэднийг шийтгэхгүй юм гэж юу? Учир нь бидний эсрэг ирж буй асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрэгхээ мэдэхгүйч бидний хараа тань дээр байна гэжээ. Бүх Юда өөрийн нэлэх хөрс эхнэр хөвгүүдийн хамт эзний өмнө зогсож байваа гэсэн юм. Йехошафат хаан хамгийн дөрүүлээд яг энэ үедээ юуг санахыг хүссэн бэ гэхээр тэр бурхны үгийг санахыг хүссэн ба. Аль хэдийнэ бурхны үг хэлэгдсэн байсан. Юу гэхээр бидэн дээр тахал, илд, үсгэлэн альва төрлийн гай гамшиг ирэх үед бид нэр таны өргөөний өмнө зогсоод хамтдаа суглаад тань руу хараагаа хандуулах болно гэсэн үг байсан. Ингэх үед нь эзэн тэднийг аварна гэсэн амлалт бас байсан. Тэг яг энэ үгийг бариад Йехошафат хаан залбирсан байна. Тэгээ дараа нь юу гэж хэлсэн бэ гэхээр та бидний эсрэг үндэстнүүдийг харахгүй байна уу? Харахгүй байна гэж юу? Уг нь биднийг та Египтийн боолчлоос гаргаад явж явах үедээ биднэрт та энэ газар нутгийг өгсөн. Бид энэ амлагдсан газар нутгийг эзлээд аваад яваад эднийг ингээд устгаад явж байхдаа та энэ Моб, Амон болон Сир уулын хөвгүүдийг та устгахыг та зөвшөөрөөгүй. Та эднийг өөрөө орхиулсан. Уг нь бол бид нар устгачих байсан. Тэгэл та эднийг бидний эцэг өвгүүд устгачих байсан. Харин та эднийг бүү устгах гэж та өөрөө хоригдсан шүү дээ. Гэсэн чинь одоо тэр Моб, Амон болон Сир уулын хөвгүүд хамтдаа нийлээд бидний эсрэг босч байгааг та хараач. Тэднийг устгаагүй хариуг тэд нар яаж барьж байгааг одоо та хараач. Тэгээ бид нар тэдний өмнө өчгөө сул дорой мөхөс байна. Бид нар тэдний хаан ч хүрэхгүй. Гэхдээ бид эзэн бурхны өмнө ирж гинэ гэж хэлсэн ба. Тэр бид нар нэг альва хэцүү нөхцөл байдлын өмнө ирэхээр бид нар энэ асуудлыг яаж давах вэ гэдгээс өмнө энэ асуудалд тэр нь бурхан юу гэж хариулсан байт юм бол. Энэ асуудалд тэр нь бурхан юу гэж хэлсэн юм бэ? Бурханы үгэнд юу гэж хариулах вэ гэдэг рүү бид нар анхаарлаа. Бидний анхаарал түүн дээр байх хэрэгтэй. Тэг яагаад вэ гэхээр асуудал дээр хараагаа тавих үед бид нар угаасаа алддаг. Бид нар угаасаа ялагддаг. Харин бидний хараа бурхан тань дээр байна гэж хэлж байгаа яг Йехошафат хаан шиг энэ итгэлээр бид нар бурханы үг рүү анхаарлаа хандуулах юм бол бидний ялалт бурханд байх бол. Учир нь ялуулдаг нь давуулан дийлүүлдэг нь бурхан юм а гэж хэлсэн ба. Тэгэхээр яг үүнтэй холбоотой нэг түүхийг би сандсан. Тэр нь юу вэ гэхээр Петр ба. Петр яасан бэ? Шавнар Есүсийг далай дээгүүр алхаж явж байгааг хараад айсан. Хөө хий үзэгдэл байна гэж сандарч эхэлсэн. Тэгсэн чинь би байна гэж Есүс тэднийг тайтгаруулж тайвшруулсан. Тэгсэн чинь Петр юу гэсэн бэ гэхээр хэрвээ Есүс та муу юм бол намайг усан дээр алхаад тань руу очихыг тушаа. Петр наашаа алхах гэд Есүс хэлдэг тийм үү? Тушаас. Петр наашаа алхах. Тэгээ Петр усан дээгүүр замнаасаа буугаад усан дээгүүр алхаж ирсэн. Алхаж ирсэн гэж хэлсэн шүү. Бүр алхаа явж ирсэн. Далаа дээгүүр яг Есүстэй адилхан алхаж ирсэн. Харин Петр эргэн тойронд нь давлгааж байгаа тэр давлгааны тэр давлгааг болон тэр салхитан дээр анхаарлаа төвлөрүүлэх үед яасан бэ гэхээр иживж хэлсэн. Эзэн минь та намайг авраач гэж хашгираад живсэн. Харин тэр цагт Есүс эзэн Петрийг аварсан байдаг. Яг энэ дүүхтэй адилхан дүүх байхгүй юу? Өөрийн хүч хүрэхгүй тэр асуудал дундуур даваад гарч явахдаа бидний харц, бидний итгэл бурхан эзэн дээрээ байх үед түүнийг бид нэр давж гарч чадах болно гэдгийг Йехошафат хааны дүүх бидэнд харуулдаг. Эзэн минь ээ одоо ингэж дуусцаа, одоо ингэж сүрлээ, хаана маань ийвэн гэж эзний өмнө гомдлол хэлсэн бол харин эзний өмнө Йехошафат хаан гомдлохыг сонгоогүй. Харин итгэлээрээ эзний үгийг эргэж санаад бурхан минь та ингэж амласан учраас одоо та амлалтаа биелүүлээч гээд эзэн рүү хандсан. Юу вэ гэхээр амлдаг бурханд нөгөө нэг амлагч руу хамаг итгэл найдвараа тавьсан. Бас тэр амлалтан дээр нь ч гэсэн хамаг итгэл найдвараа тавьсан гэсэн. Тэгвэл та бидний эргэн тойронд болох энэ асуудал нөхцөл байдлууд донд заавалчгүй хүнд нөхцөл байдал байх албагүй л дээ. Тэр сонголтуудын өмнө ирдэг, шийдвэрүүдийн өмнө ирдэг. Энэ нөхцөл байдлуудынхаа өмнө ирэхдээ таны шийдвэрийг хаана байна вэ?
хүн дээр байна уу? Иремя номон дээр айгүй хэцүү үгийг хэлсэн. Итгэл найдвар нь хүн төрлөختөнд хүч чадал бие махбод руугаа байдаг хүмүүс хараалтай яа гэж хэлсэн. Энэ нь өөрөө яг эзэнд итгэдэг хүмүүсийн тухай ярьж байгаа. Яагаад эзэнд найдвар алга байна л гэж хэлж байгаа юм. Эзэнд найдах найдвар тэдэнд алга байна. Харин эзэнд итгэл найдвар нь байдаг хүмүүс ерөөлтэй юу гэж хэлсэн. Яхошафат хааны итгэл найдвар эзэнд байжээ. Өдрийн хамтдаа үргэлжлүүлээд харцгаая. 14-өөс 19 дэх ишлэлийг хамтдаа харъя. Тэгтэл чуулган дунд эзний сүнс Асафын хөвгүүдээс гаралтай Левийн хүн Матанягийн 40, Ейлийн 30, Биниягийн Захариагийн хүү Яхазаил дээр буун иржээ. Тэрээр бүх Юда Иерусалимийн орсон суугчдын болон Яхошафат хаантан сонсоцгоо. Эзэн та нарт айлдахдаа энэ асар их цэргээс болж бүү шантрахтун. Учир нь энэ тулалдаан та нарыг биш ээ. Харин Бурханых юм аа. Маргааш тэдний өөдөөс явахтун. Харахтун тэд зигзийн өксүүл замаар гарч ирэх бөгөөд та нар тэднийг Ирвэлийн цөлийн өмнөр хүндийн адгаас олох болно. Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Юда болон Иерусалим өөрсдөө жагсаан зогсоож та нарт зориулсан эзний авралыг харах тун гэв. Бүү шантрах тун. Маргааш тэдний өдөөс хөдөл эзэн та нартай хамт байна гэлээ. Тэгэхэд Яхошафат нүрээрээ газар доош бүхийв. Бүх Юда хүн болон Иерусалимийн орсон суугчид эзэнд мөрөхөөр эзний өмнө унваа. Кохотчуудын болон Корошуудын хөвгүүдээс гаралтай Левичүүд маш чанга дуу хоолоогоор Израилийн бурхан эзнийг магтахаар зогслоо гэсэн. Амен. Эзний үг иш үзүүлэгчээр дамжуулаад хаан болон бүх израильчуудад ирсэн. Тэгээ ингэхдээ юу гэсэн бэ гэхээр та нарын өмнө ирэн зогссон энэ их цэргээс битгий гэдэг үг хэлсэн. Тэгээд зүгээр л битгий гэж хэлээгүй. Юу вэ гэхээр та нарын эсрэг эзэн би өөрөө тулалдах болно. Та нарыг би ялуулах болно. Гэхдээ юу гэлээ та нар битгий би та нарын өмнө ялдах болно гэж хэлэхдээ юу гэсэн бэ гэхээр та нар зүгээр сууж байгаарай гэж хэлээгүй. Харин эзэнд найдах тухай ярьсан. Бас эзний хэлсний дагуу та нар босон зогсоод дайнд бэлтгэх тухай ярьсан. Тэд нар зүгээр сууж байгаа дайнд ялтыг байгуулав. Тэд нар яг эзний үг хэлэгдсэний дагуу дайнд бэлтгэсэн баг. Хүмүүсээ бэлтгэсэн. Тэгэхээр иш үзүүлэлтийн үг буюу Бурхны үгэнд дуулууртай байх нь өөрөө бидний тэмцэлд ялах ялалтын ихэн байд юм аа гэж бидэнд хэлмээр байна. Хэрвээ та номлын сэдвийг харсан бол ертөнцийн хувьд мунхаглал нь Бурхны хувьд төгс төлөвлөгөө байд юм аа гэж хэлсэн. Тэгэхээр бид нар энэ Яхошафат гэдэг хаан ямар мунхаг, ямар болчимгүй, ямар адгийн тэнэг үйлдэл гаргаж байгааг бид нар одоо ингээд хараад явах болно. Одоо ингээд эхнээс нь хараад явж байна л та. Хүний нүдээр харах юм бол энэ хаан үнэхээр тэнэг үйлдэл хийж байгаа. Логикийн хувьд алдаатай галзуу хүн шиг үйлдэл хийж байгаа юм хаа. Өдрийн хамтдаа үргэлжлүүлээд 20-23 дугаар ишлэгийг хараадах. Тэд өглөө эртлэн босоод Текеогийн зөвл рүү хөдлөвөө. Тэднийг хөдлөхөд Яхошафат босож Юда болон Иерусалимийн орсон суугчдаа намайг сонсоцгоо. Итгэл найдвараар Бурхан эзэндээ өг. Тэгвэл та нар бат бих зогсох болно. Итгэл найдвараа түүний иш үзүүлэгчдэд өг. Тэгвэл амжилт олноо гэв. Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөн эзэнд дуулж ариун хувцас өмссөн түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж эзний инэрс хайр өөрт мөнхөд тул түүнд талархал өргөж дуулж байлаа. Тэднийг уйхайлж магтаж эхэлмэгц Юдагийн эсрэг ирсэн Амаа Мо болон Сэрийн уулын хөвгүүдийн эсрэг эзэн хотод тавьсан тэд цохигдов. Амаа болон Мобын хөвгүүд Сэр уулынхны эсрэг босож тэднийг хөөс тэмдрв. Тэд Сэрийнхнийг олцолж авсны дараа тэд нэг нэгний алж устгахад тусалжээ гэсэн. Тэгэхээр хааны шийдвэр юу байсан бэ гэхээр за бид нэр дайтна гэж цэргүүдэд хуцалсан. Гэтэ энэс өмнө юу боллоо тэднэрт Бурхны үг ирсэн. Тэд нар Бурхны үгэнд итгэл найдвараа тавиараа гэсэн.
Тэгэд энэ тулаан бол та нарын тулаан биш харин эзний тулаан байх болно гэж хэлсэн. Тэгэд ингэх үед нь хаан болон бүх израильчууд эзний өмнө өвдөг сүгдөөд эзэн талархал өргөссөн. За тэгээ маргааш өглөө нь босоод хаан Израиль ард түмэнд хоёр төрлийн зүйлийг сануулсан. Эхнийх нь юу вэ гэхээр та нар эзэн бурхандаа иш үзүүлэлтийн үгэнд итгэхээр, иш үзүүлэгч нарт итгэхээр гэж хэлсэн. Боёо бурхнаас илгээгдсэн үгэнд та нар итгэл найдвараа тавиарай гэж хэлсэн. За тэгээд хаан хүмүүстэй зөвлөлдөөд Даниныхаа стратегийг боловсруулсан байна. Тэгэд энэ хааны Дани стратегийг би бараг нэг сар орчмын өмнө Facebook дээр нэг рeel болгоод 1 минутын рeel болгоод оруулсан байгаа. Хэрвээ та нар харах юм бол энэ хааны Дани стратеги юу байсан бэ гэхээр магтан дууныхаа багийг хүчрхэг зэргүүдийнхаа өмнө Дани тэргүүн фронтод явуулсан. Гэхдээ та бодоод үзтээ. Монгол улстэй одоо яах юм? Хэдэн дуучтай танк хөлгөсөн зэргүүдийнхаа урд гаргаад явуулахгүй шүү дээ. Та нар бидний урд гараад төрийнхөө дуулалтыг дуулаад явжээ. Тэгвэл бид нар ялалт байгаа болно. Хизээч тийм байхгүй. Хамгийн мэрэгжлийн, хамгийн сайн өстө байнгын өдөртмөн бэлтгэлтэй байгаа зэргүүдээ Дани тэргүй өмнөнд явуулах хэрэгтэй. Хүчрхэг ирчүүдээ явуулах хэрэгтэй. Дайчид жанжтуудаа явуулах байсан. Харин Йехошафат хааны сонголт юу байсан бэ гэхээр Магтаалынхаа багийг Дани тэргүй өмнөнд явуулсан. Корогийн хөвгүүд гэдэг бол эзний өргөний Магтаалыг хариуцдаг гэсэн хүмүүс багхгүй. Дуул номд Корогийн хөвгүүд гэж зөндөө байгаа шүү дээ. Магтаалчдын удам багхгүй. Лев овгийн Магтаалчдын удам. Тэр яагаад хаан ийм сонголт шийдвэр хийх болсон гэж та бодож байна? Хаан дэр нь яг ямар сонголт байсан? Та бодоод үзтээ. Хаан дэр нь яг ямар сонголт байсан? Тэг яагаад ийм сонголт хийх болсон гэж та бодож байна? Угаасаа хүч тэнцвэргүй тулаан тэд нар орж байгаагаа тэд нар угаасаа мэдчихсэн. Ямар ч боломжгүй хүч тэнцвэргүй. Та 3 настай хүүхэдтэй 30 настай том хүнийг зодтолдуулах уу? Боломжгүй байхгүй та. Ямар ч боломжгүй. Рингэн дээр гараа тэр хоёр хэн дийлэх юм? Яг ийм хүч тэнцвэргүй тулаанд Израильчууд орсон. Тэгээ хаан яг энэ нөхцөл байдлыг ямар шийдвэр сонголт хийх вэс? Та энэ нөхцөл байдалд яг ямар шийдвэр сонголт хийх вэс? Бид нэр логикоор бодно те за ямар ч боломжгүй. Наалуулчээ. Есүс эзэн үглээ дайн тулаанд орохдоо те эсрэг талаас ирж байгаа тэр уус өмсний дайчин зэргүүдийг хараад хэрвээ бид нэр дийлэх боломжтой бол тэр дайн тулаанд орно. Хэрвээ дийлнэ гэдэгтээ итгэлгүй байгаа бол итгэн танаа цагаан төгөө өргөд хилцээрт орох хэрэгтэй шүү дээ. Та нар тооцоолох хэрэгтэй. Эсвэл энэ зарчмыг бид нар энэ хаан баримтлах хэрэгтэй байсан болов. Цагаан төгөө өргөд. Гэтэ хаан Бурхны үгэнд итгэх шийдвэрийг л гаргасан. Тэг яагаад юм? Учир нь эзний үг шүзүүлэгчээр дамжуулж хаан болон израильчуудад хэлэхдээ юу гэсэн бэ гэхээр энэ дайн тулаан та нарыг биш ээ гэд хэлсэн байхгүй юу? Энэ дайн тулаан чинийх биш. Энэ дайн тулаан та нарыг биш. Харин энэ дайн тулаан бол миний тулаан байх болно гэж хэлсэн. Тэгвэл энэ дайн тулаан Бурхны тулаан юм бол хаан яг ямар сонголт хийх ёстой? Хаан хамгийн мэрэгэн сонголтыг хийсэн гэж би бодож байна. Итгэлийн сонголт хийсэн. Хэрвээ энэ дайн тулаан Бурхных юм бол бид нэр зүгээр Бурхандаа алдрыг өргөё гэж хэлсэн. Бид нар зэр зэвсгээр дайтахаас илүү зүгээр бид нар Бурханд алдрыг өргөё. Учир нь энэ дайн тулаан Бурхных юм а гэж хэлсэн. Та нар энэ дайн тулаанд оролцохгүй гэж хэлсэн шүү дээ. Иш үзүүлэхийн үг. Та нар дайтахгүй буюу та нар сэлмээр хүн алахгүй гэж хэлсэн. Тэгээ хааны стратеги юу вэ? Магтаалын бага энэ тэргүүнд явсан. Тэд Бурханд залбирч Бурханыг магтаж явсан ба. Тэр бидний нөхцөл байдалд хандах хандлага тэр чигээрээ яг энд биднэрт зааж үлдээсэн байна. Заримдаа бид нар хүч хүрхгүй юм а бид нар Бурхан даатгадаг тий. Тэгээд Бурхан даатгачаад санаа зовоод суух юм уу? Үгүй шүү дээ. Хаан Бурхан даатгсан. Гэхдээ санаа зовоод суусан юм уу? Үгүй. Харин өөрийгөө үйлдэл бэлтгэсэн. Ямар үйлдэл вэ гэхээр итгэлийн үйлдэл байсан. Бурхан залбирс, Бурханыг алдаршуулсан юм. Паул Силас нарыг сайн мэдээ туугаснаас нь болоод захирагч Юдэн шашны захирагч нар тэрүүн дахиж шоронд барьж хорьсон байна. Тэгэд тэд нэр
шүн дунд Бурхныг магтаж ихс Паул Силас хоёр шоронд байх хугацаанд. Гэтэ бид нэр би судлагдахын тулд би Бурхныг магтах тийм зорилго тэднэрт байгаа. Бид нэр зүгээр л энэ асуудал дундаа ч гэсэн Бурхан даалдрыг өргөсөн. Асуудлыг хараад ивэл асуудал хэзээ ч дуустдаггүй л дээ. Харин асуудлаас гараад эзэн дээр итгэл найдвараа бид нэр тавих хэрэгтэй болно. Асуудлыг бид нэр яаж ирэхийг заримдаа бид нэр шийддэг. Заримдаа бид нэр оролцдог бол заримдаа бидний оролцоо шийдээд хүч өрөхгүй асуудал гэж байна. Тэгээ Паул Силас хоёр ч яг ийм асуудал байсан. Тэр хоёр яах юм? Өмгөөлөгч авах юм уу? Харин тэр хоёрын сонголт юу байсан? Бурхныг магтсан байна. Харин ингэх үед шоронд байсан Паул Силаст нар төдийгүй шоронгийн бүх хоригдлын гав дүнгийн зүгээр л майланган утас галт хайлаад тасарч байгаа аятаа тасар татагдаж унсан байна. Тэгэд тэд нэр шоронгоос судлагдсан. Тэгээд үүнийг нь харсан шоронгийн харгалзагч яасан бэ гэхээр амиа орлогч байсан. Хоригдлуудаа алдсан юм чи яах юм? Шийтгүүлнэ. Айгуул цаазын яалаа оногдно. Тэгэхээр зөвөр өөрийгөө хорлчихгээд амиа орлогч явах үед Паул бүү. Тэгээд тэр шүн тэр шоронгийн тэр харгалзагчийн гэрт очиж тэр шоронд байсан бүх хүмүүст Есүсийн сайн мэдээг тунхаглаж тэрнээс бүр баптизм өртөөсөн байдаг. Бүх хүнд нь баптизм өртөөсөн. Тэгээд Бурхан зорилгын төлөө нөхцөл байдлыг ингэж эргүүлдэг. Харин та тэр нөхцөл байдалд яаж хандах вэ? Тэр нөхцөл байдал хизээч ирэхгүй юм шиг. Тэр нөхцөл байдал хизээч өөрчлөгдөхгүй юм шиг та хандах уу? Эсвэл эзэнд итгэл найдвараа тавиад тэр амлагч руу хараагаа чиглүүлээд амлагчийн стратегийн дагуу та ажиллах уу? Тэгээ хааны энэ гайхалтай шийдвэрээс болоод Бурхан тэнд ажиллаа хийж гисэн. Ямар ажил хийсэн бэ? Моб болон Аманчуудын эсрэг Сир уулынхныг тавьсан байна. Тэр хоёр ихлээр хоорондоо тулалдсан. Тэгээ бид нар кинонд үздэг шүү дээ. Нэг хоёр нөхөр нэгтлийнхаа эсрэг нэг аюу их мөнгөний гэж ярьчихээ. Голцсон мөнгөн дээр л байдаг л та. Эсвэл бараа дээр. Яадаг вэ гэхээр хоёр нөхөр нэг хүнийг хамтдаа нийлээд дуусгадаг. Тэгээд дуусгасныхаа дараа одоо нөгөө нэг олзоо ганцаараа авахын тулд нэгийг алдаг шүү дээ. Яг ийм зүйл болсон. Сир уулынхны эсрэг моб болон амаанчууд тулалдсан, хоорондоо тулалдсан. Тэнгуүтэ моб амаа хоёр Сир уулынхныг ялсан. Гэхдээ нэлээ хор хөрл амссан байна. Тэгээд тэр олзоо авахын тулд яасан бэ гэхээр хоорондоо тулалдаж гэлсэн. Тэгээ би нэг хөөст өнтерсэн. Би нэг устгасан. Тэгээд Бурхан нөгөө нэг та нар тэр хүн дээр рүү яваараа, тэр уулын бил рүү яваараа, тэр хүн дээр рүү яваараа гэд очисон чи яасан бэ? Брекагийн хүндийг тэ. Энэ нь болохоор Юролийн хүндийг гэсэн утгатай үг байл. Стандарт Монгол орчуулгыг би уншсан чинь тэрэн дээр Юролийн хүндий гэж орчуулсан байл. Юролт хүндий, Юролийн хүндий. Тэгээ очисон чинь дүүрэн цогцсон. Тэгээ тэд нар яасан бэ? Дайн тулаанд ялцсан. Тэр юу хийсэн? Тэд нар юу хийж байгаа дайнд дулаанд ялцв. Зэг зэвсэг ашигласан уу? Айгуу сүүлийн үеийн техникүүд ашигласан уу? Америк энэ Ираны ашиглаад байгаа гоё агарын тэр хүчрэг бөмбөгдөгч дронуудыг ашигласан уу? Үгүй. Тэд нар зүгээр л Бурхандаа халтрыг өргөсөн. Бурхандаа найдварыг тавьсан, Бурхандаа магтаалыг өргөсөн, Бурхан эзэндээ хандаж залбирсан баг. Ямар тэнэг үйлдэл тэд нар хийж хийвэ? Тэ дайны үед юу хийгээд байгаа юм бэ? Дайны үед уг нь зэр зэвсгээ үүрээд гарах ёстой биш үү? Дайдах ёстой биш үү? Тэд нар яг юу хийгээд байгаа? Хямралын үед гараад хямралыг өстой сөрөөд ажил хийгээд өстой байж болох бүхий л арга самыг хайх хэрэгтэй биш гэж юу? Тэгсэн чинь харин эзэн юу гэсэн бэ гэхээр чи ихлээр залбирах хэрэгтэй. Чи ихлээр надад чи алдрыг өргөх хэрэгтэй гэж хэлж байна. Харин бид нар яадаг вэ гэхээр гарах гадалтай. Гарах гадал. Асуудал ирж хайх гал. Энэ зөвлөлтөө гэтээ бид нэг юуны түрүүнд энэ асуудалд Бурхан намайг яаж хандаасаа гэж хүсэж байгаа. Энэ асуудалд Бурхан намайг яаж оролцоосоо гэж хүсэж байгаа. Намайг юу битгий мартаасаа гэж хүсэж байгаа. Бас намайг юуг санаасаа гэж хүсэж байгаа. Би Бурханаас асуудаг байх хэрэгтэй. Үргэлжлүүлээд хамтдаа 24-өөс 30 хүртэл харцгаая. Юдачууд цөлийн харуулын цамхаг руу ирээд мөнөөх асар их цэргийг хартал тэд газраар дүүрэн хүүр болон хэвтэж нэгэн ч амьд гараагүй байваа. Йехошафат хүмүүстэйгээ олзоо авахаар ирээд
эд зүйлс, ховцос, үнэт зүйлс зэрэг дааж чадхааргүй юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд 3 хоногийн турш олж цуглуулan авчирв. Тэгээд 4 дахь өдөр нь тэд Берекагийн хөндийд цугласан бөгөөд тэнд эзнийг юруусан билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийг хүртэл Берекагийн хөндий гэж нэрлсэн билээ. Юда болон Иерусалимийн бүх хүн Йехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим руу баяр хөөртэйгээр буцжээ. Учир нь эзэн тэдний дайсных нь ялагдалт баярлуулсан юм аа. Тэд Иерусалимд эзний өргөнд босоо ятга бүрэн дуута эцгэв. Израилийн дайснуудын эсрэг эзэн өөрөө дайсныг тэд сонсоод дэлхийн бүх хаанчлал дээр Бурханаас эмээхүү нүмрэн байв. Ийхүү Йехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талаар амар жимрийг өгсөн юм аа. Амен. Тэр бид нэр сонголт шийдвэрүүдээ эзний өмнө авчираад бид нар бурханлаг сонголт шийдвэр хэрвээ эзний хүслийг бидний асуугаад эзний хүслийн дагуу логикийн хөв зөвшөлтөө байсан ч гэсэн энэ дэлхийн хөв мунхаг юм шиг санагдажсэн ч гэсэн эргэн тойрны хүмүүсийн хөв чи өстө мал гэж хэлүүлэхээр тийм сонголтыг эзэн танд өгсөн ч гэсэн тэр сонголтод та дуулууртай байгаад тэр сонголтод итгэл найдвараа тавиад та алхах үед тэр тэмцэлд та оролцох үед бурхан ажиллаа гэдэг. Тэгээ бид нар эргээд жоохон урагшлуулад харъя л та. 3 үндэстэн израильчуудыг бүсэлсэн байна. Израильчууд хизээ мөдгөө мөхлийн ирмэдээр ирсэн байгаа. Тэгээд тэр хөндийд Берекагийн хөндийд дүүрэн хөөр байсан шиг израильчууд хөөр болохол тавилан тэдний өмнө ирсэн байна. Тэгээд ийм нөхцөл байдалтай байсан израильчуудыг эзэн үнэхээр хэрөөсөн. Дайны олз гэдэг бол аимшигтай их олз байдаг. Дайны олз гэдэг бол бас асар их үнэхээр зэр зэвсэг те. Та одоо боддоо энэ техник технологи хөгжөөгүй үед нэг сэлмийг ямар их ажиллагаагаар хийж тэр нэг сэлэм ямар их үнд хүрдэг байсан гэж. Нэг алхны толгой, нэг цүхний толгой ямар их үнд хүрдэг байсан гэж. Тэр чи хийх гэж уран дахин хүний хичнээн сарын хөдөлмөр болдог байсан баг. Тэгээ дайны олз гэдэг бол тэр чигээрээ асар их олзохгүй. Улс үндэстнийг баярлуулах хэмжээний тэр олзыг дайны олз бол хамгийн үнэтэй олз. Тэгээ израильчууд яасан бэ? Олзоо цуглуулах гэсэн чи тэдний бүр бардгүй. Тэг цуглуулаад байсан. Тэр бараагүй. Тэгээ тэд нар бүр 3 хоногийн турш тасралтгүй зөвхөн олз цуглуулахад тэд нар өөрсдөө тэр олон хүн хүч тэр олон тэ одоо нөөц бололцоогоо зөвхөн олз цуглуулахын тулд 3 хоног зарцуулаад дуусахгүй тийм их олзыг эзэн израильчуудад өгсөн байна. Тэгээ бурхан ингэж л ажилладаг. Бурхан өөрийнхөө үгийн дагуу сонголт шийдвэрүүдийг гаргаад итгэл найдварыг тавиад амьдралаа зориулаад тэгээ сонголт шийдвэр болгоныхоо өмнө эзнээс асуудаг хүмүүст эзэн ингэж хариулт юм аа. Би Давид хааныг гайхдаг байсан. Давид хаан яагаад ийм мундаг, ийм сүнслэг, ийм лаг одоо итгэлийн хөвч гэсэн төлөвлөсөн хаан юм бэ? Яагаад бүх зүйлийг Бурханаас асууж шийдэг байсан юм болоо? Бурханаас асуухгүй хийж байгаа зүйл Давид баг байгаагүй. Нэг 2 алдаал байдаг. Тэр хоёрыг бол Давид Бурханаас асуугаагүй өөрийнхөө эрх мэдлэр хийсэн байна. Тэрнээс бусдаар бүх зүйлийг Бурханаас асуусан. Тэг бүр гайхамаар нэг тэнэг Бурханаас асуусан зүйл нь юу вэ гэхээр эхнэр хүүхдүүдийн ирээд аваа явчихдаг байхгүй. Тэгсэн чинь Бурхан минь би энэ манай гэр бүлийг цөлмөөд миний эхнэр хүүхдүүдийг дээрэндээ аваад явсан энэ хүмүүсийн ардаас очиод би эхнэр хүүхдүүдийг авах уу гэж Бурханаас асууж байгаа байхгүй. Давид ямар их хүчрхийг баатарлаг ир билээ. Ямар мундаг гарамгаа цэргийн жанжин билээ. Давид өөрөө сэлмээ эргүүлээл тэднээс эхнэр хүүхдэд чөлөөлж чадсан шүү дээ. Яагаад Бурханаас асууж байгаа юм? Тэг үүнтэй адилхан Йехошафат хаан нөхцөл байдлын өмнөрхтэй Бурханаас асуусан. Бурханы амлалтыг санс. Бурханы амлалтыг санаж байгаа амлалтан дээр итгэл найдвараа тавьсан. Тэг ингэхүүд эзнээс Йехошафат болон израильчууд үг ирж. Тэгээд тэд үгийн дагуу үйлдэл хийсэн. Тэгээд үгийн дагуу үйлдэл хийгээд тэд нэр өнөөгөр бол стратеги болж байгаа шүү дээ. Тэгээд тэр төлөвлөгөө тэр стратеги нь юу байсан бэ гэхээр айгүй итгэлийн суурьтай тийм стратеги байсан. Хүмүүсийн хувьд харуул эргэн тойрны минь хувьд харуул гэр бүлийнхэн минь хувьд харуул чи өстө мал гэж хэлэхээр
чи өхөндөө чи юу яриад байгаа. Тэ урд нь хүчрхийг ирсэн оруулах байтал юу нэг хідэн хөгжим барьсан нэг хідэн дуулаач нар. Наад бол чи юу хийх юм? На гуйлам хөгжмөөрөө тэ зэвсэгтэй хүнийг зохиж алах юм уу? Чи өстө мал юм хийж. Гэхдээ энэ Йехошафатын хувьд хамгийн сайн сонголт байсан. Тэгээ энэ дуулууртай байдал, энэ бэлтгэлтэй байдлаар нь дамжуулаад тэгэд бурхан залбирч байгаа залбирал, бурханд алдрыг өргөж байгаа, бурханд итгэл найдварыг тавьж байгаа. Энэ бүх процессыг нэгтгэхэд эзэн тэдэнд ялалтыг өгсөн ба. Тэгээ тэр ялалт нь зүгээр л нэр хүнд, зүгээр л нэг ялалт гэдэг нэг хоосон ялалт байгаагүй. Харин бүрэн гүйцэд ялалт байсан. Тэд нар уухаан дугаар эзнийг магтаж гарсан бол тэд нар ол зомог дүүрэн бас уухаан дугаар нөгөө нэг бүрээгээ үлээгээд нөгөө нэг босоо ятгаа бариад эзнийг магтсан чигээрээ Иерусалим руу баяр хөөртэйгээр өстөө дааж давшгүй их ол зомогтой Иерусалим руу орж ирсэн байдаг. Нэр эзэн биднэрт зүгээр нэг ялалтын эзэн Есүс Христ биднэрт зүгээр нэг хийсвэр зүгээр л нэг сонсоод эзэн биднэрт ялалтыг өгсөн гэдэг зүгээр л нэг юм сонсоод болоо ийм ялалтын амьдралыг эзэн биднэрт өгөөгүй маа. Харин үнэхээр бодиттой ялалтын амьдралыг эзэн биднэрт өгсөн. Гэхдээ энэ ялалтын амьдралыг хүн болгон авдаг нь харамсалтай. Яагаад гэж эзний үгийг сандаг хүн авдаг. Эзний амралтан дээр итгэл найдвараа тавьдаг хүн авдаг. Эзний амралтан дээр итгэл найдвараа тавиад өөрийгөө болон бусдыгаа гэр бүлээ үйлдэлд бэлтгэдэг хүн авдаг. Итгэлийн шийдвэрүүдийг гаргадаг хүн авдаг. Энэ ертөнцийн хувьд нухаг юм шиг санагдажсэн ч гэсэн, бусдаар муушлал гоошлуулж байсан ч гэсэн би бурхныхаа талд эзэн өөрөө мэдж байгаа. Эзэн надад хэлсэн л учраас нөхцөл байдал юу ч байсан эзэн өөрөө бүгдийг зохицуулах болно. Эзэн өөрөө бүгдийг хөдөлгөх болно. Голдролд нь оруулах болно. Өрөх болно. Тэгшлэх болно. Бүтээх болно гэж итгэл найдварыг тавьж байгаа тэр хүн энэ агуу амлалтын өрөөлийг авдаг юм аа. Гэтэ уг нь эзэн биднийг хүн болгоныг энэ амлалтыг аваасаа гэж хүсэж байгаа. Заримд нь амлалт тасар их хэд баялгаар ирж болно. Заримд нь энэ амлалттай олон сайхан үр хөвгүүдээр ирж болно. Заримд нь энэ амлалт мэдлэг боловсролоор ирж болно. Байр суурьаар ирж болно. Нэр хүндээр алдар нарээр ирж болно. Тэгээ та эргээд хараарай. Тэгээ би үүний төлөө яг юу хийлээ? Гэт санах үед бурхан дээр л буудаг л та ер нь. Хэрэв бурханд найдсан бол. Тэгэхээр би тань дахиад номлын сэдвийг сануулмаар байна. ертөнцийн хувьд мохог хэлнэ. Бидний бурхны хувьд жинхэнэ төгс төлөвлөгөө байдаг юм аа гэж бид сануулмаар. Бид нар олон удаа бурхны үгэн дээр шийдвэр гаргаж чадахгүй алдах үед яадаг вэ гэхээр бид нар хүмүүсийг хараад байдаг баг. Нөхцөл байдлаа хараад байдаг баг. Бид нар асуудал дээр анхаарлаа тавиад байдаг баг. Тэр үедээ бид нар дандаа алддаг. Тэр үедээ бид нар дандаа ерөөлүүдийг алдчихдаг. Тэр үедээ бид нар эзний ерөөлийн хөндийг тэр Берекагийн хүн дээр очих боломжоо бид нар алддаг. Харин тэр ерөөлийн хүн дээр очих үедээ бид нар эзнээс өгсөн ерөөлийг хайлтал байлгахтал аваад эргээд буцаж ирдэг юм аа. За би танд энэ номлыг дүгнээд хэд нэг 4 зүйлийг сануулад тэгээд дуусгая. Хүнд хэцүү үедээ бурхныг дуудаж түүний амлалтыг барин би сул дорой. Надад эзэн хэрэгтэй. Эзэн минь та надад хэрэгтэй байна гэж дуудах итгэлийг та өөртөө төлөвшүүлээрэй. Бурхны өмнө та сул дорой байж болно. Итгэлээ. Учир нь бид нэр сүнсээрээ ядуу байх үедээ бид нэр Тэнгэрийн хаанчлалыг өвлөгч болно. Харин та сүнсээрээ ядуу байж эзнийг эрэлхийлэн хайгаарай. Та бурханд бас ялагдаарай. Та бурханд ялагдах үед бурхан бидний төлөө ялалтыг байгуулт юм а гэж би нэгдүгээр тань сануулмаар. Хоёрдугаарт бурханы үг хэлэгдсэн л бол та тэрийг ойлгож итгэлээр хүлээн авч сонсон л бол та үгийн дагуу дуулууртаа үйлдээрэй гэж би тань сануулмаар. Сонсчоо дуулууртаа үйлдээгүй бол энэ бурханы үг таны амьдралд амьтаа гэдгийг харуулахгүй гэсэн. Гуравдугаарт ингэхдээ итгэл ба дуулууртай байдлаар холбосон талархал магтаалыг бурхан зохистой байдлаар нь хөрг мөн сүнслэг хүчигдээ тасар татах адилтай. Та залбираарай гэж би хэлмээр. Зүгээр нэг итгэл байгаагүй. Итгэл нь өөрөө дуулууртай байдалтай байсан. Зүгээр итгэлээ дуулууртай байдал байгаагүй. Үүн дээр нэмээд эзэн талархах талархал байсан. Эзэнд итгэх итгэл байсан. Эзэн залбирах залбирал байсан. Эцсийнх нь дайн дулааны биелэл шийдвэр нь бид бурхны арга замаар оролцох үед
Бурхан бидний өмнөөс ажиллаж бид сүнслэг ертөнцид ажиллах үедээ ялалтыг байгуулж Бурхан биднэрт ялалтын үр жимсийг өгд юм а гэж хэлмээр. Израильчуудын хувьд дайн тулаан физик дайн тулаан байгаагүй шүү. Тэд нэр сэлмэр хүн алаагүй шүү. Тэд нар ном сумаар харуулж хүн алаагүй шүү. Харин тэдний дайн тулаан бол сүнслэг ертөнцийн дайн тулаан байсан. Бид нар үүнийг мартаж болохгүй. Харин Эфесийн 6 дугаар бүлэг дээр яг үүний тухай ярьсан тий. Та нарын дайн тулаан бол махбодын эсрэг биш харин сүнслэг ертөнц. Бид нар сүнслэг ертөнцид дайн тулаандаа ялалтыг байгуулж чадах юм бол бид нар физикал ертөнцид тэр ялалт нь дагаж ирдэг юм аа. Тэгэхээр та сүнслэг ертөнцид та дайтаарай. Сүнслэг ертөнцид та ялалтыг байгуулаарай гэж энийг урамшуулж байна. Тэгээ хамтдаа залбирцгаая. Баярлалаа эзэн минь тэгээд заримдаа эзэн та биднээс бидний эргэн тойрны хүмүүс харахад чи ямар ухаргүй бодолтой юм бэ? Чи ямар жижиг сэтгэд юм бэ? Чи ямар тэнэг үйлдэл хийж байна? Гэмээр эзэн минь үйлдэлүүдийг та биднээс хүсдэг. Та биднээс заримдаа бүр шаарддаг. Тэгээд эзэн минь энэ амьдралын нөхцөл байдлууд дундаа бид Бурхан эзэн минь танд найдварыг тавьдаг байхад туслаач. Та бидний итгэлийн төлөвш. Та бидний итгэлийг төлөвшүүлээч. Хошофат хаан эзэн минь би сул дорой, бид сул дорой, бид юу ч биш гэж таны өмнө бууж өгсөн. Бид Бурханд бууж өгөөд харин бид Бурханаар өдөртөлт хүмүүс болохыг хүсэж байна. Эзэн минь өнөөдрийн бидний зүрхэнд хилэгдэж байгаа хилэгдсэн таны үгс бүр энд сонсож байгаа хүнийг болгоны амьдралд үр жимсийг авчрах болтугай Есүсийн нэрээр гуйж байна. Амен.